Сайн байцгаана уу? Би Монгол Улсын Арслан Батмагна байд. Баянгар аймгийн Жинс цомд 2001 онд төрж өссөн. Анх тэр чинь Баянгар аймагт би 1 дээр 10 жил, манай их нар ч 2 дээр 10 жилдээ суралцдаг байсан. Тэгээ 12-оор төгсөж жилээ. Хамгийн анх хэлцэжсэн. талжсэн үеих юм бол хаан банкн дээр анх хараад би ч нас араас нэлийн болж байгаа л болцчихсэн юм. Нэгдүгээр курс тахт. Тэгэхээр сайхан мэдрэмж байсан. Энэ амьдрал тус нэг мэдэрчлэх гоё мэдрэмжүүдийн нэг байх. Тэгэхээр хизээч мартагдахааргүй тийм л гоё өдөр байсан да. За мэдээж их сургуультай тараад бол айгүйх мэдээж эрдэс бас өөрийнхөө нэрийг алдаад ирдэг. Тэгээ намайг гэрхэд маань манай ихнэр манай гэргээ маань хамгийн их хийдэг бол шилт болдог. Тэр дундаа товшаагийн шилт болцоо хийдэг. Эхнэрийн хоригдт яг энэ тэр хийсээ хийж өгсөн хоол болгонд л илүү дуртай. Илүү 24 цаг дотор хийсэн. Хоол хийж өгөөд идчихэд баярлалаа минь гоё хоол байна гэдэг. Өдөр болол гоё тэгчилдэг. Илүү одоор маргана. 22 оны наадмаар юм болов. Анх нөгөө хачин цолтой болж байхад нь ямарч нөгөө улсын цолмол аавна гэсэн бодлого үзчихсэн болохоор тэр амир гинтийн бахархууштай тийм наадам байсан. Нэг улсын цол авсан манай хүүхдүүд өдөр баа. Манай их нар Баянгар аймагт амаржаад түрүү бодлоо болсон. Жон битэрсэн болохоор сэтгэл хөдлөл баярлсан сүүл бичлэгээр харсан даа. Би чинь цолоо авчаад бат имгээл Баянгарт очиж хамгийн түнд мундаг шүү мэдээ. Үсчихсэн профессор санагдчихлаа.